номын санд хонж болно гэдэг энэ санааг анх яаж болсон юм? Ханаас харсан юм? Яг нь Night at the Museum гэдэг нэг кино байдаг шүү дээ. Яг тэрийг биднес бодож байсан. Нөгөө талдаа манай идрэл одоо биднес ч өөрснөө яг юм хүүхцэг болж байгаад юм хийдэг. Одоо энэ интерьерийг ч гэсэн ер нь ингээд яг хүүхцэг. Одоо хүүхдийн зохиол бичиж гэсэн биднес өөрснөө яг би хүүхдээсэн бол яах вэ гэж бодож байгаа л ер нь бичдэг байна. Тэгэл илэрэл балараад тэгж жагаад ер нь бол за шүн ер нь ингээд биднесийг хаахад ингээ хүүхдүүд яадаг говөө гэл ингээл тий биднес 8-аас хаадаг гэж байгаа 9 болголоо тий тэгэл 9-өөс хооч гэсэн сумаар байна гэдэг. Тэг суугаа юу хийж юм гэхлээрэ бартерын бөөн юм явагдаад байна шүү дээ. Одоо жишээ нь англитай сайн хүүхэд, англитай математиктай сайн хүүхдээ заагаад би биндээ зааж өгвөл даалгаврал цуг хийх гэдэг байгаа байхгүй ерөөсөө. Багшаас асууж амжаагүй юм удаа заа. Тэгээ тэнгууд ер нь хойшлуулаа 12 болгоё гэхлээр нөгөө ажилчны цалин юу юм уу гэл ингээ бодохлоор бас financial жоохон болохгүй. Тэнгүүдээ ер нь ангаар ингэж хонуулъя. Тэгээ хоорондоо хүүхдүүд ярих хэрэг айгүй хаад. Хичээлд харлаа. За дараагийн орох гэж гар ингээл гаргачихж байгаа шүү. Тэнгүүд нөгөө хүүхдүүд чинь ийм артаар нэг явж чинь томсоор нэг ороод кофений мөнгөнүүд нэг буцаа хөөгдөө гарч чинь. Тэгэхээр нэг ийм цугларах нэг хэрэгцээ байгаа. Тэгээ ер нь л одоо хүүхдүүдэд хэдүүлээ нэгнийдээ хонуулыг хэд чи бөөн баярлал хондог шүү дээ. Хондог байсан. Одоо л хонуулж байгаа лу? Хонуулах дургу байна. Гэхдээ хүүхдүүд стил хондмоор байгаа. Эцэг хүүд хонуулах дургу байна. Бид нар чинь тэгээд нэг хонуулахтаа бол тэгэл кино байна те. Хоорондоо ярилцах цаг өгч जैन. Үтингийн дээрлэхтийн талаар хөтөлбөр орж जैन те. Дээрлэхтүүдийн хэлбэрээр жүжигчлэн тоглолт хийлгэж जैन. Бүр маш завгүй байлгасараагаар өглөө ингээл ээж авд нь хүлээлэл өгч जैन. Өглөөндөөс шууд хичээл рүүгээ явах төлөвлөд байгаад байна. Тэгэд зүгээр нэг байлгачихгүй жоохон хүүхдүүд нь бол нэг шүдэ угаах дадлын зааж өгдөг ч юм уу те. Тэрийг дахиад номоор бүх сэдвийн ном байгаа. Биднээс тэгэхээр тэр номнуудаараа дамжуулаад за ингэж шүү гэдэг. Тэгээ судлахдах амар чухал юм байна. Багш нарт ер нь ингээд бүх төрлийн ном байж за энэ дээр гарч байгаа энэ чинь юм шүү гэд хүүхдийн фотокопи memory гэж маш чухал юм байгаа даа. Тэр ном дээр гарч байгаа дүр нь тэр байх шүү. Энэ ингэжсэн шүү гэж тэгэхэд бол хүүхдүүд нэг хараад цэцэн цээжлж. За бид нар бол ингээд хүүхдүүд бол харьцангуй дуртай болж байгаа. Аав ээжүүд харьцангуй нэг үе бодоход унших ёстой гэдгийг ойлгодог болж байгаа гэж шүү дээ. Аав ээжүүдийг номонд оруулах арга байна уу? Би 12 жил гадаад байж байгаад ирсэн Монголд. Тэгээд анх очихдаа бизнес нөгөө тэнд очиод нэг юм жоохон өөр нэг юм харанхуй бүзэл газар ирсэн юм шиг тий. Ингээд ерөнхий сэдвүүдэд мэдгүй байгаа. За тэгээд би тэнд очиод бас хүүхдийн ном уншиж эхэллээ. Тэгээд ингээд янз бүрийн тэднээс мэдгүй байгаа юмыг яриулаад заримдаа ч үннээ хэлээл одоо би мэдгүй байна гэдэг. За тэгчээд буцаад 12 жилийн дараа Монголдо ирээд үеийнхэнтэйгээ яриа одоо тэгээд манай үеийнхэн бас уурлахлах. Гэхдээ үеийнхэнтэйгээ ингээд ярингууд яриа нийлэхгүй, жоокийг ойлгохгүй ч юм уу тиймэрхүү юм зөндөө гарсан. Зарим нэг талаараа монголчууд амар сайн хөгжөөд нэг юм хөгжүүлэхээр аюу сайн хөгжиж тийм. Ерөнхий тэр нэг global scale хөгжиж ийн үгээр үгүй байгаа. Тэгэхээр би үеийнхнийгаа өөрчлөх гэж чадахгүй байна. Энэ хүмүүсийн ч одоо тийм болог гэдэг угаасаа чадахгүй байна. Тэгэхээр намайг амар хинхийг гэж хүлээж аваад байгаа байхгүй хүмүүс. Тэгэхээр би үеийнхнийгаа өөрчлөх гэж чадахгүй байна. Хүүхдүүд рүү л орё гэдэг санаа явж байгаа байхгүй. Nepco Kids бол одоо хүүхдүүдийн юу уншихыг гаргадаг компани, ном хэвлэдэг, үйлдвэрлэдэг тийм юм биш, номын дэлгүүртэй биш, тийм газар. Юу унших вэ гэдгийг илүү фокуслдаг. Тэгэхээр би хүүхдүүд рүү л илүү шиглэж байгаа. Үеийнхнийгаа өөрчлөх гэдэг хэцүү. Гэхдээ биднээсээ unexpected одоо биднээсээ тооцоолоогүй нэг эерэг үр дүн гарсан юу гэхээр хүүхдээрээ дамжаад эцэг хүүд юм сурд юм байна. Одоо чи манай Дина Батар гэдэг одоо хүүхд динозавр хог ангилдаг тухайн ном бай тээ. Энийг уншсан манай одоо нэг найзын хүүхэд ээж аваасаа 4 хогны сав нэхэд байна гинэ. Хүүхдээр дамжаад maybe эцэг хүүд жоох юм сурах гэдэг юм болов. Манай номын сан дээр ирж байгаа эцэг хүүд өөрийнх нь дуртай сэдвийн номнуудыг одоо жишээ нь инженеринг ч гэдэг юм уу Ferrari-гийн номыг одоо эцэг хүүд авчингуудаа нэр ийм ном байт юм шүү дээ гэж. Машин сонирхолтой машин уралдааны машин ундаг сонирхдаг хүмүүс одоо жишээ нь Ferrari-гийн ном, Porsche-гийн номнуудыг харчаад манад ирчээд хүүхдтэйгээ бүр булаацлаад уншаад нөгөө талаа хүүхдүүд ингээ гараа явъя гэхэд нь аваад нэг бэжлээ гэдэг нөгөөдхөө уншаа суугаад байгаа. Тэгэхээр биднээс бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа юм болов уу гэж. Хэдэн номтой вэ? 17 мянга. Биднээс нэг 25 болохгүй зориод байгаа. Тэгээ яг хандивч авч ийн тэгээд өөрснөө судалдаж авч ийн нэг жоохон мөнгөтэй болохоор ном авчаал тэгэл ингээд яваа та. Ер нь бол яг монголчуудыг ингэж ярьдаг штеп юмыг их хурдан сурдгаа л гэдэг. Гэхдээ тэр нь яг нотлогдсон хэсгийг би мэдэхгүй байна л да. Гэхдээ одоо бол номон дуртай болохын тулд эхлэлийг бол бараг эсхэмчлээ гэж штеп. 7 хоног болгоо нэг ном унш. Ном уншихдаа энийг унш. Энийг уншсан бол араас нь энийг унш
гэж ингэж бүр бэлэн бүтээгдэхүүн санал болгож шүү дээ. Тэгэхээр та энэ прожектыг тайлбарлаад өгөөч. Яг яагаад 1000 гэсэн? Энэ 1000 нь 10 төрөл гэдэг нь яг ямар 10 төрөл байгаа юм? Гадаад бол ингэ тийм байна. За цэцэрлэгт байхдаа унших 1000 ном. Сургуульд ороод бага насны унших 1000 ном. Дунд ангитай 1000 ном гэдэг ч юм уу. За санхүүгийн боловсрал, санхүүгийн салбарт орох гэж байгаа л унших хэрэгтэй 1000 ном гэдэг. Бүр ингэ хэдэн мянгаар нь яриад штэ. Монголд бол юу 1000 гингүүд ямар их юм гэл ингээл хамгийн ихний асуудалт ерөөсөө тэр. Тэнгүүд биднес бодсон байхгүй. За 3-аас 18 нас хүртэл 7 хоногор ингээд заагаад үзэнгөө 787 хоног болчих. За тэгэн дээр нэмээд бас нэг хэдэн номнууд яаж байгаад яг 1000 ном ингээд 7 хоногор заагаад бэлтлээ нэг бэлтгэсэн. Амар л юм боллоо. За энэ хүүхдүүд нэг сэдвээ ойлгоод авсан бол дараагийн сэдвээ ойлгох хэрэгтэй. Энэ хоорондын уялдаа гэдэг юмыг гарах гэж бас нэлээд юм боллоо. Ямар ном бэ гэд би хэлчихсэн шүү дээ. Ямар ном чухал вэ гэдгийг л ерөөсө бодох хэрэгтэй. Тэгээ энэ дээр дүгнэлт хийхин тулд эцэг эхүүд өөрсдөө судалгаа хийж ахаар биднээс хийчихье. Сэтгэл зүйчтэйгээ ярьчээ. Хүүхдүүд энэ насн дээр ийм сонирхт юм байна. Дээрлэхэлд үлдэх гэдэг үе нь 13 нас юм байна. 12 нас 13 нас юм байна. Яг энэ үеэр нь дээрлэхэлтийг ийм хэлбэртэй дээ. Ингэж дээрлэхэлт өртөөд байвуулчээ. Эхлээд ингэж арга хэмжээ аваад үзээрэй гэдэг зааврууд нь тэн дээр байгаа байхгүй. Гэхдээ энэ нь бүр үнсгэлч Рапунцель гэдэг хүүхдүүдээ сонирхоод байгаа тэр сэдвүүдээр ийм дээрлэхэлтэд гарч ийна гэдгийг ингээд тайлбарлаад ингээд явуулсан. Дээшлээд ирвэл одоо жишээ нь хайр дурлал ямар процесс явагдаад дотор чи халаа өргөөд хэлэх гэж чадахгүй байгаа юм аа. Ягаад нууснараа дараа нь харамсах гээд байгаа юм ч гэдэг юм уу. Бүх юмуд нь ингээд системчлцээгээр ингээд насныхаа онцлог нас гэхээсээ бүр even 7 хоногийнхаа онцлогт тааруулаад ингээд зоогоод өгсөн явж байгаа юм. Улирлаар бас байх шиг байна те. Одоо жишээ нь 2 сард ямар ном унших юм? Зуны амралтаар ямар ном унших юм гэдэг ингээд. За 2 сард 4 ном байна те. За нэг нь цагаан сартай холбоотой ном. За цагаан сар бол одоо Монгол өв уламжлалын сэдв нэг 10 сэдвийнх нь Монгол өв уламжлалын сэдвийнх нь нэг ном орчиж байгаа гэсэн үг. За нөгөө талдаа одоо жишээ нь ханиад хүрсэн нэг үнэгний тухай ном гэдэг ч юм уу те. Тэр үеэр ханиад их хүрээд шүү дээ хүүхдүүд. За тэнгууд одоо юу гэдгийг тэр улирлын ерөөсөө ном байгаад тэр баяр тэгээд тэр хүүхдэд тохиолдож болох юмнууд гээд холилдол ингээд явж байгаа гэсэн. Мэдээж түүх байна тий. Санхүүгийн боловсрол байна. Үеийнгийн одоо тэр гадуур халтын тухай байна. Ялгаатай байдал энэ төргээл global skills-ийн номнууд бас байна. Англид өсөж байгаа Питер гэдэг хүүхэд, Германд өсөж байгаа хүүхэд, Монголд өсөж байгаа хүүхдүүд адилхан номнуудыг уншсан. Тэгээд за Оксфорд руу apply хийяа л гэж Харвард руу тий. Apply хийхэд академик мэдлэгээрээ монголч сайн байгаа даа шүү дээ. Яг юм ерөнхий мэдлэг за Бетховен гэж хаана хизээ өссөн ямар хүн байсан яагаад Андерсон гэдэг хүн хүүхдийн зохиол бичих болсон за Парист одоо юу байдیں۔ Эфлийн цамхаг яадیں۔ Ингээд энэ мэдлгүүдийг биднес зүгээр нэг юм киноны завсраар хальт хараад байгаа болохоос биш яг түүхийг нь мэдгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр ийм глобал хүүхдүүд угаасаа бий болох хэрэгтэй. Тэгээд Монгол хүүхдүүд угаасаа гадаад руу дээд сургуульд явдгуумаа гэхэд бизнес нь ямар нэгэн байдлаар гадныхандаа холбогдож таараа. Тэр үед яриа нийлэхгүй үед яах вэ? Тэгээ ямар нэг юм сэдвээр ярихад ингээд голөгдоод ингээд inside joke нь ойлгохгүй байгаад ивэл яах вэ гэдэг л асуудал байгаа байхгүй. Би өөрөө тийм асуудал орж ирсэн болохоор Монголд төгсчөөд гадаад очиод ингээд хүмүүс юм ярихад нь ойлгохгүй. Тэгэл энэ яг тэрэн шиг юм те тэр зохиолч шиг юм ч гэдэг юм уу тэр телевиз шиг юм чинь нэг харин тийм ингээд худлаад явжлаа. Яг эсмэн дээр ч буцаж очиад нөгөөтг нь уншаал ингээд нөхөж мэдлэгээ авч байгаа байхгүй.